Аимшиг ТV үзүүлж байна. Одоогоос 4 жилийн өмнө манай ээжийн ажлын газрын цэцгээ гэдэг ихч ээжид маань хэлсэн юм л да. Та манай ээжд очиж нэг үзүүлээч. Цэцгээ ихчийн ээж нь удан хүн байсан. Тэгээ манай ээж маргааш нь очиж уултал чи онгоц ахиустай юм байна. Саяхуусаа авахгүй бол аминд чинь халтай юм болох нь. Ингэж хэлсэн. Ээж минь их гэнэ хүнтгэмтгий хүн л дээ. Тэр үүнд нэтгэн эмээгийн тэтгэврийн зээлийг авахуулан барин бөө юм болж саяхуусаа авахар болсон. Ээж минь анхандаа ирж очин байдаг байсан. Сүүлдээ удган ихч ээж минь гэртэн ч хариулахгүй гэртээ байлгадаг болсон. Зүгээрж байлгахгүй гэрийнхаа бүхий л ажлыг хийлгэж тэр айлын үйлчлэгч шиг л байсан. Хаяа эмээ дүү бидгуур очиход их л сайхан ханддаг байсан. Тэгээд нэг өдөр дүү бид хоёр ээжийг санан эмээтэй хамт очиод ээж минь аль хэдийн онгодоо авчихсан. Ээж онгодоо буулгахаар их гоё байна гэд инээгээд байсан. Ээжтэй хуурж хөл байгаад л харьлаа. Ээж минь ээж өглөө ажилдаа яваад орой багшиндаа ирээд гэр орныг нь цэвэрлээд хоол ундыг хийчихэд өглөө айгаад л ажилдаа явж иймэрхүү амьдралын хэм маягтай их л удаан явсан. Ээж минь удган ихчээс гуйсаар байгаад гэлөө очиж хүүхдүүдтэйгээ уулзмаар байна гэж гуйсаар байгаад гэртээ ирсэн. Ээжгээ их сансан байсан болохоор уулзахад их л гоё байсан. Гэхдээ царай зүсэнд нэг л өөр хүн шиг. Хөгшин хүн шиг өөрчлөгдөж байсан. Бас удган ихч хоёр охинтой. Тэр хоёр охин нь гэртээ ирсний мэдээд ихэд урлсан. Манайд дахиж битгий ирээрэй гэж хэлээд явсан. Ээж чи таныг очоогүй. Тэгсэн ээж минь хөлн өвдөд явчих чадахгүй гэртээ хэд хоног орноос ож босолгүй хэвдсэн. Энийг нь мэдсэн ажлын газрын ах ээжид маань надад нэг таньдаг бөө хүн бий. Тэр хүн дээр очиод үзүүл гэж хэллээ. Ээж минь маргааш эмээг дагуулan ажлын газрын ахаас хаяг дугаарыг нь аваад очсон. Тэгээд ээж минь бөөд үзүүлтэл чамд ямар ч онгод тэнгэр байхгүй байна. Эсвэргээрээ чиний бид зүгээр л альбан дээрэн авчираад наачихсан байна. Нэг хөвшин чиний мөрөн дээр байна. Чиний мөрөн дээр дагаад ороод ирж гээд өдөржин шавхыг бөөлж заасал хийгээд ахиж тэр айлд бүү очороо бүх юма дэндэн үлдээ гэж хэлсэн. Бас тэр явдлаас хойш манай гэр бүл буцсан хэвийн амьдралд орж харин нөгөө удган ихч үйлийн үрээ идлэн өөд болсон гэж ээж минь хэлсэн. Норсон бол уучлаарай. Онгоц ахиус авах гэж байгаа хүмүүс багшаа зөв сонгоорой. Аимшигын